10 настайдаа би зуухан дээр мөнгөн ус ууршихыг харж билээ. Алтан тунаж үлдээд эмийн нэг туншалд үүрснийг санаж байна. Хөвгүүд тэр үед алт ухдаг, самар төөдөг, тоосох зөөдөг байсныг. Хөвгүүд тэр үед шороон даруулдаг, өндрөө сундаг, сургууль завсарддаг байсныг ч санаж байна. Энэ хүүхдүүдийн зүрхний цохилт бол эх орны минь зүрхний цохилт. Ээжүүдийн минь эвэршиж хагарсан өсгий бол эх орны минь ам зууж алхсан хөл. Энэ жилүүдийн архины үнэр, эх орны минь үнэр. Эцгийнхэн шидсэн зургийн жааз цайны данх толгой дээгүүрийн шунганахад эрд зэргүүд суман дор гүйгших хүүхдүүд гэрээсээ зүхтэн. Инхри хүмүүс ирмэг насандаа хавдраар эрсдэж унана. Эх орон ард түмнийхээ эмзэглэл зовлон бүрийг бичиж үлдээхийг мөрөөдөн. Чиний таталган бичиг бол эх орны минь. Чихэн дээр хүүхдүүд уйлж байхад хэвтэрт борчууд амьсгал татхад нэрх төлөг, эд шид, сүсэг бишрэл, өлөн зэлмэн дунд мэрэгжилгүй, хөрөнгө мөнгөгүй, эрх чөлөөтэй гараараа таталсан бичиг үлээ. Таталган бичиг чинь эх орны минь бичиг учраас тамирчсан дуу хоолой чинь эх орны минь дуу хоолой. Шардсан, хорцсон, хүчирхийлэгдсэн, гадуурхагдсан би чинь шаналгаат эх орны минь дорой би. Хүнсний газанд мансуурхийг нь харсан хүүхэд насны онц зуутнууд эх орны минь шахагдсан невроз үлээ. Чиний дадсан ажил бол эх орны минь дадсан ажил. Чирэг, бүрэг, цөхрөн халаасанд чинь ханшин би. Амандаа цухалдах үгс чинь эх орны минь арьсан дээр нүүрсээр өвчээд асаасан учраас тамга шиг түлж байгаа тэр үгс. Аргаа барсан, бахтарсан, шудраг ёс гэсэн үгс үлээ.